NTV телевиз Монгол эколог төв хамтран бүтээв. Өсвөр насны залуучуудад зориулсан танин мэдхүй, уралдаанд 4C 4 нэвтрүүлэг. Монгол эколог төв нь Монгол улсын 15-аас 20 насны залууст байгаль орчин, өв соёл, тогтвортой хөгжлийн мэдлэг олгох, хувь хүний хөгжил, дижитал ур чадварыг дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай иргэн бэлтгэх зорилготой YSC буюу Youth Sustainability Corpus хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Нэвтрүүлгийн 6 оролцогч маань Монгол эколог төвийн YSC хөтөлбөрийн оролцогч гэдгээрээ онцлог. Авхаалч самбаа ур ухаанаараа өрсөлдөж ялагч болсон багийг Европын нэг орноор аялах гайхалтай шагнал хүлээж байгаа. Амьдралын дадал зуршил, үзэл бодол өөр 6 залуус маань Монгол хүний өвөрмөц аж ахуй, зан заншил, мартаж болохгүй соёл, бусад улс үндэснээс ялгарах байдал, хаана, юунд оршиж байдгийг ойлгож танин мэдхээр амьдралдаа мартагдахааргүй дурсамжийг бүтээхээр Улаанбаатар хотоос аян замдаа гарлаа. Нэвтрүүлгийн баг залуучуудад зориулж хүч чадал, авхаалч самбаа, ур ухааныг шаардсан даалгаврууд бэлдсэн байгаа. Тэднээс ямар хүч, тэсвэр тесрэлт гарах вэ? Ялалцсан нүдтэй цангинсан инээ дээрээ бусдыг баясгадаг энэ охиныг төмрийн энгүн гэдгээ. Унган Улаанбаатар хотынх тул хөдөө явна гэдэг тэрний хувьд том даваа. Тэрвэр сэтгүүлч болох мөрөөдлөөтэй энэ жил соёл урлагийн их сургуульд элссэн ботгонуудын нэг. Нөгөө багийнхандаа хандаж хэлэхэд ямагт бэлэн байгаарэ гэж хэлмээрээ. Тэгээ бас нөхөрсөг өрсөлдөхөө л гэж хэлээ. Гэтэ ер нь та нар манай багийг бол барахгүй баг. Энэ өхөөрдөн бяцхан охин бол ариун далайгийн зол заяа. Харин найзууд нь тэрнийг жирэх гэж хожилдог гин. Дорногов аймгийн Унгаа охин тул Монголын соёлын талаар хэнийг ч ардаа дагуулдаггүй нэгэн. Эмээгийн эрх охин золоо маань биендээ баймгүй чадaltaй нэгэн тул намайг бүү бас гэж өрсөлдөгчдтэй дамжуулсан шүү. Би жижигч бэлчээр том шүү. Бүгдийг чадна гэх урайтай божин бор охин бол Батбаатрын орхон. Өрсөлдөгч дундаасаа насаар хамгийн багч, сэтгэл зүгээрээ хамгийн том гэдгээ харуулахаар зориг шулуутсан орхныг ямар хүнд даваа хүлээж байгаа бол би чадна гэж өрсөн, чадхалаа, чадах ч болно. Ханаас нь ч харсан даруй төлөв хайр халамж цацруулсан энэ хүүг наран туяагийн чингүн гэдэг. Ирээдүйд цагаан халаад өмсөж инхийг сахиулах мундаг эмч болох мөрөөдөлтөй тэрвэр энэ жил анагаахын шинжлэх ухааны их сургуульд элсэн орсон авхаалчтай хүү. Би бол шантрахгүй гэдэгт аль бүрэн итгэлтэй байгаа. Цээжиндээ уран цэцэн өгтөө цэвэр цэмсгэр хэрсүү энэ хүүг од гівийн тэмүүлэн гэдэг. Үеийнхэн дундаа мэдлэгээрээ цойлон Европын боловсролыг эх орондоо авчрах гэж буй. Үүнээс өмнө Монгол орныхон байгаль экологтой ойр байж адал явдлыг туулах зорилготой гэсэн шүү. Баялаж хүсэж байгаа хамгийн том зүйл маань миний мэдлэгийг зузаатгаж Монгол улсынхаа талаар илүү их зүйлэх мэдээхтэй боломжийг олгосоо гэсэн тэр нь үнцэг байгаа. Үг дууцаутаж бууж өгөхийг мэддэггүй шазруун энэ охиныг Бадам самбуугийн мөнх уянга гэдэг. Уянга маань Монгол улсын зүүн хязгаар Говьсөнбөр аймагт төрж өссөн. Биеийн хүчний даалгавраас айж байгаач өрсөлдөгчдөө ялахын тулд өөрийгөө ялан дийлж чадна гэдгээ илэрхийлээд амжсан. Бороо устай, тийм шавар шавхаатай, тиймэрхүү даалгавруудыг битээ надаар хэлээсэй л гэж. За одоо Улаанбаатар хотоос бидэд баг байрлалтанд орчоод нэвтрүүлгийнхаа багийнхантайгаа нэлээд аль биесны аялал маань эхэлж баг шиг байна. Яг хаашаа явах гэж байгаа гэсэн нэг тийм совин байна. Энэ зам хаашаа хөрөн тэмцэл очих байх та. Гэтэ эсрэг багийнхан жоохон бидээ сая жоохон яаж хараад байсан бэ? Бас чарж ийсэн үү? Тийм жоохон хараад байсан уу юу? Дэлгэн багтчих шиг байсан үү? Юу болох юм хэлээ те? Нөгөө гурыг анхаарал бас тийм зөөлөн борц юм биш л байгаа даа. Одоо харин нэвтрүүлгийн багийнхны хэлж байгаагаар гурлаа биш дөрүүлээ байна гэдэг байгаа байхгүй юу? Тэр нэг хүн нь одоо ханаас ч ирсэн энэ ч байхаа сайн мэдэхгүй байна. Залуусаас нуугдан араас нь дагаж яваа хоёр хүн бий. Зуны улирлын зугаатай аяллаа Завхан аймагт өнгөрөөвөл ямрав? Од хүү. Үндэсний урлагийн их театрын бүжигчин. Богино хэмжээний хөгжилтэй видео бичлэг буюу рилээрээ өөрийгөө болон өрөөл бусдыг хөгжих хоббитой жүжигчин, комедиан. Говьсөнбөр аймагт төрж өссөн Зэт үеийн төлөөлөл. За сайн байцгаана уу? Оо, сайн байна уу? Ганц огт
Месмеризмын жүжигчин цогтой гэвэл андахгүй. Өдөр тутмын амьдралд тохиолддог адал явдлыг баг зэрэг хэдрүүлэг, ёгтлол оруулан мөн л өөрийгөө болон өрөөл бусдыг хөгжөөдөг тэрээр Дархан хотын хүү миллениал үеийн төлөөлөл. За багийн ах чинь ирлээ. Сайн байна уу? Сайн явж ирсэн үү? Та 6-аас нуугдаж явах ямар хэцүү юм бэ? Ямар хөлтөд байгаас чи харах бас яг чи үнээр бас хөөргө бас яг үеийнхэндээ айгу мандалж байгаа те бас Монголын эколог центртаас хамтарч ажилладаг бас 6 айгу мундаг хөгжсөн. Танд ч бас нэг 160 хүүхдээс шалгарч бас гарч ирсэн гэсэн баяр хүргье. Ахлагч болон гишүүд багтаа нэр өгч урайг бүтээх даалгавар авлаа. Дөрөв бэрх опа. Би бол агаан бол амар тийм юутай хүн. Дөвлөлцдөг. Юу н хаач яасан юм сэтгэлээр ондгоо дөвлөлттэй галтай аюу гоё тийм хүчтэй нэр бас өгөх санаа. Ураа яадаг бүгдээрээ зөв нэг үг хэлээл гараа өргөөл ойрлцсон дээр. Өрөөнд таарт гоё юм байна уу? Одоохондоо болоо. Чүү. Чүү. Өрөө гэсэн чүү. Дээрх үү? Чүү бас фаны юм. Монголчууд гэдэг штэ морин дээр те тавьж байхдаа мориндоо илүү ирчтэй хүчтэй одоо хүч өгөх гэж одоо чүү гэж хэлдэг штэ. Одоо ер нь амар хүүтэн байгаа юм чинь гой нөгөө нэг дулаацад илчээ авахын тулд галтай нэр өгөх гоё юм. Тийм ээ. Галын амьсгал юмс бол галын дүл мүл ярих гоё юм шүү. Манай багийн нэр Арга бэлэг. Манай багийн үрээ Монгол улс Байгаль их хүн төрөлхтөн. Арга бэлэг. Өөр дуршин. Манай багийн нэр Яа, чичсэн яа, ачсан. Багчино. За. Манай өрөө. Нийлүүлээ. 1 2 3. Ураа! За. Ингээд 14 хоногийн турш өвөл зуны температурын хэлбэлзэл эрэхтэй Завхан аймагт манай оролцогчид арга бэлгийн ухааныг хослуулан галаар дулаацсан амьсгалахаар зориг шулуудлаа шүү. Багуудын анхны отголсон газар бол Завхан аймгийн Алдархан сумын нутагт орших Хангай нурууны ноён оргил Отхон тэнгэр уул. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж Сүмбэр уул, Очирваан хайрхан, Цаст цагаан уул, Отхон тэнгэр, Идүүгэн уул хэмээн нэрлэж цай эдэний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Ахлагч цогтоо одхоо нар ахлагчийн өрг гүйцэтгэхээс гадна нэвтрүүлгийн багаас нэмэлт даалгавар авсан. Тухайн отголсон газар нутгийн түүхийг дүү нартаа ярьж өгч танин мэдхэн хичээлийн багшийн өргийг амжилттай гүйцэтгсэн билээ. Багуудаар манай эцэс үргэлжилсээр Отхон тэнгэр хайрханд ирлээ. Бүгдэнд нь баяр хүргэе. Багийн ахлагчид ууд хайцгаа нээж үзнэ. Энэ бол ихний даалгаврын төлхөр. За нэг юм зураг биш үү манайхаа. нар сар гал. Тэрэн соён би хэсэг байна тий. Тийм ээ. Монголчуудаа юу гэж уншиж та манайхаа нэрээ? Ухаан, хэмор, Боломжлол. Юу хэлэх вэ? Та юу бодож байна? Яг хүн яг энэ дөрөв яг өөр хүний яг чадрыг хэлж байна тий. Тэгэхээр одоо ямар Манай багч нь дөрвөлийн юм чинь бас энэ нүх чинь бас дөрөв байгаа юм чинь энд магадгүй бүх байж магадгүй. Нэг гарцгаалах юм. Арай өөр өнцгөөс харж үзэлтэй хэлээ. За ингэж хараад байна. Багууд даалгавартай байна уу? Билээ. Дандаа морин дээр ийм нөгөө нэг хамаг тавьдаг шүү. За баярлаа. Амжил. Морин бүхэ. Хоёр тоноглогдсон морь, хоёр монгол шагаан онсон тоглоом бэлдсэн байх бөгөөд багийн гишүүд онсноос шагааг гаргаж, шагаагаа хайж морь эсвэл дөрөн бэрх болгосон тохиолдолд морь эмээллэж нэг цэгээс нөгөө цэг хүртэл унах эрх авна. Морийг эргүүлэн унаж эхний цэгт ирнэ. За. Чүү. За одоо ингэ. За одоо Нэг нэг нь хүрч. А яг зүг шүү.
Яа, аль би ордож үзлээ. За. Нэг ордож. Онцсон тоглоомын заавар байдгүй гэж хүмүүс их асуудаг. Зааваргүйгээр тайлах нь харцгаая. Хөтлөг тасан нэг. За нэг шок гарсан шийдвэр шүү. Татгал юм шиг байна шок. За ястаа ордож үзээгүй юм биш үү? Аль өгчээд аа. Наач хөдлөөд шүү дээ. Наач хөдлөөд. За. Ингээд энэ хөдлөд байгаа юм. Эндээс яа. Бодож шүү. Одоо наач. Бараг нөгөө онс журмаар биш бараг ингээд хүччих гэж үзээл. Онсыг заавар хараад эвлүүлэх нь тархиа хөгжүүлэх бус хөгшрүүлэх үйлдэл гэдэг үнэн байгаа биз? Тиймээс эхлээд зааваргүйгээр өөрийн чадвар оюунаа ашиглан тоглож хэвшээрээ залуусаа. Гараараа дарчихаа. За. Дөрөв. Ивэр үзвөө хүчээр үзвөө тэмүүлээ. Түрээ сандар. Одоо ээлжилт шагаа хаяна. Дөрөв бэрх буулгаж байж дараагийн буухыгаа үргэлжлүүлнэ. Яараарай галаар амьсгалдаг залуус минь. Шилхидэр. За яа цаа. Энгүүн энэ даалгаварт одтой байна да. Яа. За. Босонгүй. Морьтой даалгавар гүйцэтгэхийг сонсоод ахлагч цогтоо одоо би яандаа гээд лайла. Яагаад яандаа гэсэн болоо. Нөгөө тийш. Юу юм биш үү энэ? Буруу. Нурууных нь юу нийшээ юм бэ? Энэ буруу байна. Байрын сольчууд зүг бодно гэж хэлснээс болоод манай баг их цаг аваад Өмнө ярьж агаад тэг шууд очиод итгэлтэйгээр юу н тавиад цааш явах бол бас боломж байсан байх гэж За. Цогтоо маань хөдөө болон хотод амьдардаг хүмүүсийн ялгааг л хэлээд байсан юм байна штэ. Манай багийн ахлагч өөрөө бас дөрөвтэй гэж хэлсэн штэ. Тий. Тэгэхээр хэдүүлэнд нь бас боломж. Ямар ч итгэж байна. Яа, онсон дээр хэдүүлээ жоохон хожимдсан байж болно л доо. Анхнаасаа буруу харуулчихад байгаа юм шүү. Тийм ээ наа. Ахлын бүрг нь тийм бааз. Тийм ээ. Манайх бол их тайван байна. Тийм. Одоо сандрал бүр ачаан дээр ачаа нэмэх юм болоо да. Хүн яатнаа юм. бити сандраарай агаа. За. За. Атка. Ахлагч Атко морь эмээллэх даалгавраа төвөггүй гүйцэтгэж морин дэлэн дээр салхи татуулан давхилаа. Одоо нөгөө талаас нь Хараад. одоо нөгөөний гоо. Шалгуулчих. Сонирхолтой л. Уг нь онс чи Монголын уламжлалт эртний тоглоом гэдэг хөтлөө хэдүүлээ. Гар хүчж үзээгүй нэг гэхдээ бас эмгэнэлээ л. Манайх бараа гасраад явж байна. Сайхалт айлын газрын Ингээд болоо юм уу? Оо. За. Холбохгүй байсан байх шүү манайхаа. Болгоомжтой яваарай. Явчихдээ. Гол нь болгоомжтой. Татах гайг хордоо явчлаа тий. Харин хордоо явчлаа. Яг эмээл тавах дээр л жоохон. Би ажиллахад бол манай ялангуяа зол заяа маань гаран чичирсэн, яг уйлахад бэлэн болоод бэлэмсэн жилгэнсэн байсан. биш. Ага буруу. За манай багийн ахлагч ирж байна. ирж ин да зөрөө төлөрөөсөө Гайхалтай яа. Гэтэ гайгүй ойрхон орж ирэх шиг байна. Тийм зайтай. Тэ зүгээрээ. Ер нь Манай золоо айгуу гой сайн эхлүүлж гисэн тэ юмсаг. Тэгэл үргэлжлэн. Өмнө нь бол ерөөсө золоог тийм ухааны хүн гэж үнэхээр бодож байгаагүй. Яг дараахан л минь яжууд байгаад байдгаас болгоо. Үнэхээр дараахан хөөрхөн охин шүү гэж боддог байсан. За харин өнөөдөр болохоор би амар ухаантай, үг нь мэрэгэн гэдгийг олж мэдсэн. Миний хэлсэн ганц үгнээс болоод хожигдсон. Тэгээд тэрэндээ их гимчээд байна. Арга билег багийн өрөөг нэвтрүүлгийн эхний даалгавар хоёр хоорондоо яг зогтсон байх ч нэ. би таарс дээр хэлэхгүй. Зөв үнэрттэй намайг мэдрэгдэж байна. Яд мэдэж байна. Цогтоо сайн унжин Сайн нөө. унж ундаг байна. Угаасаа манай хугаасаа чаддгүй гэсэн. Угаасаа гоё юм. Морь унахта та руу анхад байгаа морь унж байгаа хүний хувьд бол манай ахлагч үнэхээр сайн байж чадсан. За орж ирлээ. орж ирж байна.
Яг ийм үед ахлагчдаа багийн гишүүндээ уран зориг өгч багаараа хамт байхын утга учир нь энэ гэдгийг тэд сайн ойлгожээ. Аа тий энэ жилийн баян ходоод ирэх жилийн дөрөв гоё. Манай За байлаа. Яа. Тавра. Гоё эсөө. Ялсан багийнхаа майхныг байна. Ялагдаад бас дахиад шийдвэрлэх байсан юм уу? Одоо манай гадны амьсгал багийг одоо дэмжижсэн үзэгчнээс уулз төсөе. Бид бүхэн цаашдаа илүү хичээнэ. Тэгээ манай баг бол илүү шартаа, гортой, ич хүчээр дүүрэн 1 2 3 Ура! Нөгөө баг маань намайг хамгийн их бассан. Хамгийн жижиг үедээ хамгийн бэр муутай гэж намайг тийм тамхан басах ясгүй юм байна гэдгийг харсан байх. Тийм учраас дараагийн тэмцээндээ илүү хүчтэй байх болно. Би жижигч бэлчээр тун. Ашгүй дээ. Золоо тайвшраад дараагийн тэмцээндээ сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй гэдгээ ойлгосон байна. Наашаасаа хараарай. Маргаашнаас өөртөө барих байх шүү. Энэ угаасаа ухааны үе юм байна уу? Тэгээ ухааны үе юм байна. Хоёр. Тэгээ нөгөө дөрөв үг ирсэн байсан шүү дээ. Тэрнээс хамгийн түрүүнд золоо маань ийм даалгавар ирж магадгүй гэдэг хамгийн оновчтой санааг гаргасан юм билээ. За юмнууд нь алуулчихъя. Энэ хоёр шар нь эндийгөө уулзчих шít. Үгүй аа. Энийг чи одоо шууд ингээл энэ хоёрыг босгоо хийж байна сте. За ингээд ихний даалгавар ингээд амжилттай ирүүлээд дууссан. Бүгдний баяр үргээ ясанчаа ядагцсан байгаад маш сонирхолтой байдаг те. би яг ихний нөгөө нэг юу уралдаа нэг юм бөөхөө чи ер нь иймэрхүү нэг яг сорилттой хамгийн сүүлд ордон шүү дээ. Айгу хэцүү гэдэг. Тэгсэн чи бөөхөг хамгийн ихэнд яг өгч гэдэг чи цаашдаа бол энээс илүү хэцүү бас сорилтуудаас биднийг бас хүлээж авах гэж би бодож байна. Багуудын ширээний өмнө төрөл бүрийн эд зүйлс тавих бөгөөд үүнээс зөвхөн 3 эд зүйлс авч нэвтрүүлгийн даалгаварт ашиглана. Өөрсдийн эд зүйлсээс олсон солилцлын дагуу гүүрэн дээр ирэх бөгөөд тэд дараагийн газрын солилцол нуусан байна. Багууд уралдаж олох ёстой. Замдаа тавьсан тэмдэг тэмдэглэгээний тусламжтай жолооч нь олж очих ёстой. Зам донд зөвхөн оролцогчдын тавьсан тэмдэглэгээний тусламжтай жолооч ирж авна. Ширээн дээр байгаа зүйлсүүдээс өөрсдийн сонголтоор 3 зүйлийг авах хэрэгтэй. Би бол лоожик гэж бодож бид нар ингээд Хаашаа явахаа мэдэхгүй 3хан зүйл авч явах эрхтэй. Залуусаа 7 дахь мэдрэхүүгээ ашиглах болж дээ. За ямар ч нэгдүгээр тусаа авчихдаг. Салаа зам гэсэн. Тийм болохоор өсвөл хідэж ус эрэхтэй. Хотод нэг хайрхан маань харагдчихвэл бид нар зүг чигээ алдахгүй. Гэтэ яг бүр нөгөө нэг цаашаагаа явчих штэ. Тэгвэл эргээ харангууд хотод нэг хайрхан чигээ байрлал нь өөрчлөгдөн штэ. Эргээ харсан чи яг ард үйчдэг. Тэнгүүт биднээс яг нараа харж байгаа зүгээ алдахгүй гэж болно. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Эцсийн шийдэлтэй хүрээдүүлээ. Тийм за ямар ч донд очих юм. яахан бэ. За бэлэг ор. За бэлэг. Та гурав шийдсэн. Энэ хоёрыг сонгож та гурав нэг сонгох. Усаа сонгож явуулчих. Усаал авъя. За окей. За ширээний хажууд байгаа илтгэц мод болон буудаг хатаас ID нэмээ заавал авч явах зүйлс. За. Газрын зүрх авчи. Усаа авч. Ер нь ойролцоо. За. За одоо эндээс даалгавар үргэлжлэнэ. Бүгдэнд нь амжилт хүсье. Бид чи энэ дуугаа те. Тий. Энд дээр одоо энэ хавд байгаа. Энд дээр. Нэг. Энэ одоо энэ хавд байгаа. За нааш манайхаа гяс би хагаа ухаараа эртний координат хийж шүү заяа. За энэний ард тох шиг байна хараа. За ямар втэ. Багт спорт очих газруудын координаторыг өглөө. Нэг газраас нөгөө газар руу очиж даалгавруудыг биелүүлсээр бариандаа хүрэх ёстой. Будган доор цаас байна. За явах те. Йой. За чи юу яач? Багс өгч. За чи тэгээд. Энд 47. За одоо энийг миний гол үнсэн шүү дээ. За. за харж байна энийг хараа. Харж байна. 63 бол авчлаа та. Энэ агаа уг нь энэ дээр цэг байгаа гомтол энэ дээр байхгүй байгаа. Оо за гараад ирлээ. За ишин бэ. За явцгаа манайхаа. За хагата хөгжөөч. За яваараа. Нүд яваараа.
Яхад баруун тишээ өстэй. Та сая зүүн тал руу тарч. Энд чи баруун штэ. Ингээд яг энүүгээр харуул баруун штэ. Эцсийн зүгээр штэ. Эцсийн зүгээрээ. За. Гөө. Жолооч нар ямар тэмдэглэгээ хийхийг баг дээрээ хэрхэн очихыг мэдэхгүй ард хоцорлоо. Оролцогчдоос гадна арын бага оролцуулсан сонирхолтой даалгавар эхэллээ дээ. За. Хурдан олоорой. Ярьснаар. Яг тэмдэглээ тавина. За нөгөө хэд урам өгсөө. Таныг том чулуу болоод. Таар замаа дагаад алхах шүү заяа. За. Тэгээ таарсан юм 3 чулууныхын хамгийн дайдал дээр нь ногоо нэмдэг. Жолоочтой зориулсан тэмдэглэгээ хийхээ мартаж болохгүй шүү. Хамгийн чухал нь зөв зам заах шүү дээ. Сүд ойлгохтой яваагүй болоо. Цаас над хэрэгтэй байна. Ийм хараад. Гэтэ чулуу молон дээр инхэн зүв байд юм болоо. Энэ гүүрэн дээр байгаа юм болоо. Чи явж. Өдрийн даалгавар дээр бол надад бол миний жоохон дургуг жоохон баг зэрэг хөдлөсөн. Гэхдээ бол гайгүй. Чи юу мэдсэг явах гэдэг чи ч тоо. Тэгээ яагаад хүмүүсээ ийштэй шиг үлгэж байгаа бэ? Эхний байршил дээр цогтоо төрүүлж араас нь орхон ирлээ. Эндээс нэг зүйл олох ёстой. Цаг явсаар байна шүү залуусаа. Таар байсан бол хаана юу хийх вэ? Хүнээс юм нуул. Чулуунаар. Хэндлэх. Дөрүүлээ хайж ядс нэг нь гаргаад ирэхгүй байх та тий. Ахаа, аав энүүгээр хайта. Тарьяа. Унлаа. Олдохгүй байна уу? GPS-тэй тааруулаад тэгээ за яг л бутархаа яг энэ заагаад байгаа юм чи за энэ л юм байна гэж яг нэг гүүрэн талдаа байгаад байсан. Яг нэг сохорчоор бүр яг таг сохор болдог байхгүй хүн. Идэрлийг олцсон юм шиг санагдаад байгаа юм та. Одко ахлагч хайсан зүйлээ олсон. Олсноо нууцаар мэдгэтгэн бага нууц хуралд дуудлаа. Ээжээ бүр яана энэ одоо. Архаа. Локейшна бэрэ хүрээдэр гинэ. Хөөе код анхнаасаа буруу хийсэн юм шүү. Хөөе наанасаа буу. Маркетинг дан зав танда. Маркетинг тарлаа, тоошлууллаа. Хэн дөрчлөө. Би очиод гацаа зоочд. Одко ахлагч юу л сэдэд байна да? Юм хайж юм шүү. Эхлээ гүүрээ шүү. За юу. Гүүрэн дээр авчилсагаа ботчих. Чулуу гай. Март. Нөгөөд олсон юм уу? Очиод байрлалаа солиод өөрөө хайж юм шиг байж гэлж. За. Энэ зүгээр саатуулж байгаа юм. Энэ зүгээр саатуулаад байгаа юм. Зүгээр код нь олцсон. Тэгээ локейшнаа хайгаа байж. За. Эдгээр бараг 30 удаа ойрхон очсон бах уу? Орхон нууцыг нууж, нууцаа GPS-тэй нууцаар оруулж чадах болов? Яах вэ? Өө, галын амьсгал баг анзаарах муутай байна шүү. Орхон яг хажууд нь солилцлын кодоо хийж байгааг нь хинж харсангүй дээ. Нөгөө чи явчихгүй. Яваагүй хайгаал явчих. Яг одгоо тэмлээ. Би дан даагуурна. Би буруу кодоо хийгээд исэн юм байна гэж бодоод очсон чи одгоох надаас. За, хийсэн үү? Гээл асуусан дотор пал гээл явсан. Чичтэй энэ хүртэл юу хийв биз дээ? Солиод. Өөрөө олсноороо өөрөө л төрүүлж тоогоо оруулах байжтэй цаг алдаад. Хар. Бодог багсаа үжи. Одгоох малгай үлдсэн байж тээ. Зүгээр үү? Зүгээрээ явъя. Энэ хурц манайх үстэй. Чи энэ хүртэл хугацаанд юу хийж исэн бэ гэд над руу бүр яг нэг тийм итгэл нь алдарсан юм шиг нэг тийм эвгүүнүүдээр хараад за орхон уйлаад л уянга сандраад л тэмүүлэн зохицуулаад л хөгжилтэй байна да. Зүгээр уруулаа өөрт шивч чи тэгээд яг наад юугаа бариа. Нэг загнаж өгөөд нэг уушлах гуйхалт гэл энэ гайг болсон да. За битээ уйлаад тавь. Тий. Бутсан юм уу? Бут. Ха? Та малгай үлдээсэн шүү дээ. Малгайч үлдээсэн. Тэний малгай. Тэ салаа авчих. Бодоо яах юм уу? Төвч. Оо, ихэлж ирчээд. Ямар мяа байна. Тэ бүгдээрээ. Харин тийм ээ, эхэлж ирсэн штэ.
2 hours later. One million, zillion, jillion, dillion, cotillion times later. Олхойд олсон. Яагаад баярлахгүй байна гэхээр энэ нэг юм энийг бид нар арай удаа олсондоо өөрсдөө яг үндэ готраад байна. Яа за энэ өсвөр насныхантай ч юм бас хамтарч ажиллана гэдэг бол. Болж байна уу? За яв. Хогийн бидрийг олж ирэхээс арга байхгүй. Янз нь. Ура! Яасан бэ? Нэг уу. Ура! Одоо заад уянгач. За зөрөгтэй шүү. Одоо яг алмас дээр тавьсан ингээд хангаад нэг юм ганц эмхтэй ингээд. Барианд авчих юм бол ядарч байгаа юм бол хамаагүй. Явна. Өнөөдөр хойчин ихний дуугаар манай дуугаар ойлгосноо. Бидрийг яг одоо төнд байна манайхаа. Зөв үү? За энэ тийг тавьчих. Ягаад тэр араа ийшээгээ нэг зам явж гин. Ийшээ нэг зам явж. Зам хоёр хуваагдаж байна. Өчтөр л ирлээ. Сайн уу хичээ. Таньж гинөө. Нөө гомбоо өгдөг шүү дээ. Тэ. Сайн зусч гинөө. Харин юм айгаал явчихсан. Танд. Нэг туслах боломж өгнө танд. Аргалт өгөөдөрөө. Тэгье. Чигээр яваа тэнд байгаа Монгол гэр байна шүү дээ. Тэнд дараачин даалар байгаа гэж зүгээр агаан зөв бодож байна. Ирлээ цагааныг харлаа угийн араа ойлгоно. Цагаан. Энэ машин зам тодорхой замынхаа хажуу тавьсан болохоор Их шаргыг унаж, баг шаргыг хөдөлж талын хадууг тас хураана. Тэр юу вэ? Мэдээж аргалт төв. Откогийн баг төрүүлж ирж аргалт төв даалгавар авлаа. Хагтал нөгнө гэжтэй. Гэчүүд хагтал нөгөө шүү. Мос өөрсдөө. За тэгэхээр төгсөж шүү. За. Гэрийн эзэгтэй манай хатаасан аргалыг түүсэн байна. Өөр газраас дахиж төг гэлээ. Нэг ажлыг хоёр дахин хийх хэрэг байна уу да? Раски. Зүг шүү. Гэр. Гүүжи, нааши гүүжи. Нөгөө чи. Нөгөө ба. Уянга яа. Замаараа нэг 2-3-ыг авчаарай зөө. Дүүрсээ хичээ. Гүүхтээ зарим асгачлаа хичээ. Хотоос муухай хүмүүс ичнэ хичээ. За цаарай. Магаашаа. За чингүний хажаар 2 охин авъя. За аюулгүй. Тэр угаа тарлан тоглоод дараагийнхаа даа. Тэр тоглоо. Бач ингэ. Одоо шууд хэлж болохгүй заяа. Тэгэж төч. За би юу? Энд бараг нэг даалар гүйцэх байхаа. Одоо яг л яач. Чи зүгээр ингээл тойрол араас шүү зэ. Тойрол. Би дүүл дээр тийш. Тэгэл явж. Тэг. Энэ Сайн байна. За. Сайн байна уу? Сайн байна уу? Болж байна уу? Үхэр нэлч. Сайн байна та. Намайг жоо тань. Танд бид нар төв өөхт даалгавар юм уу ямар нэгэн мэдээл байна уу гэж. Аргал төгөө тэр арга. За тэгээ. Тэнд орж. Болно, наадхнаас аав. Хамаагүй дуртаагаар аав. Хүлцэн аваад. Бодог нь аваач. Бүгдийн нуула өрсөлдөөн ширүүсж байгаач нэвтрүүлгийн багийнхан шудрах шүүн. Сөрөгтэй. За. Одоо яах вэ? Арай дундаа байна. Тэс ирж байна. Чүү. За, биднийг өршөөж харил. За дараашин даалгавар өгөөч та. Энэ тэнд тоглоод шүү дээ. Тэндээс ийм тарлан зүсмийн нэг тоглоом хөдөлгч нь тараагийн даалгаварч. Хүзүүг авчих юм байна. Хүзүүчэнд нь байгаа. За, окей. За. Байна уу? Харагдаж байна уу? энэ наатлын
Ногоон осортой нэг юм харагдана уу? Хашуулж сураагүй тоглоомуудын алинд нь дараагийн даалгавар зөөснийг хараад биш барьж байж л мэдэндээ. Чи яаж байгаа юм бэ? Наа ногоон чи баг муу юм шүү дээ. Энэ нэг ногоон осортой. Аль ногоо? Яг ингэж бөөгнүүлчихөөгөө тоглыг бол барьж чадахгүй. Яг тогтуу тэр уяанаас нь бариул ер нь бол барьчих боломжтой. Тарлан зүс гэдэг нь болохоор ер нь бол ийм хар өнгөтэй тэгээд дээгүүрээ ийм цагаан судалтай юм шиг ийм тарлангдсан гэсэн. Тийм тэмцэг юм. За. Энэ бас тавтай барьж баг. За. Тийм болохоор тэр гадаа хашаага. Чаргаар. Окей. Хашаад өглөө уянга аваач тээ. Йоо. Багийнхаа хүүхдүүдтэйг нийлээд жоохон таалагдахгүй зан гаргаадсэн. Тэгээ тэр нь амар уур хүрсэн. Тэгээд тогтоохт одоо жоохон уур хурж эхэлж байгаа. Подкаст сонсгоцоо. Мэдгүй. Энд ойлгохгүй юу гэж хэлэх. Аль туулаа гэдгийг яг эцсийн байдлаар мэдчихвэл арай бас нэг алхам ойртчих гоо тэ. Чисээ овоо ойртсон шүү дээ. Хүрсэнгүй. Харин яг шатгад. Яг жоохон ойртол бол тас. Бүр яг байнгын удаанаар ингэх байх боломжтой л тэгтэл чанга. Тэгээ зэлэн дээр бол боломжтой байхгүй. Тий, зэлэн дээрээ л барина. Наад чи зэлэн дээр барих гэдэг уянгаа хөөгд тах юм. Яагаа хөөгд байгаа юм бэ чи? Яа тийм гэдэг тах юм. Би барихгүй бол та нарт барихгүй гэдэг юм шүү. Нөгөө баг маань тал дээр туулаа барих гэж хичээгээд өөртөө их ядраасан. Тэрийг нь бид сүүлд хойноос нь очиж анзаараад туглаа хашаанд хий гэсэн санаа гаргасан. Золоо маань айгу ухаалаг өхөө. Одоо бид нар ингээл би нөгөө нэг туглыг чинь барьж гал багаар ойртоод барих гэдэг нэг хашаалч хашаанд хийж. Энэ 8 хүнээс золоо л энийг сэтгэв. Эдний ингэх чинь. Хөөж явж хагаад Хашаанд нь оруулаад яг ёо. явцгаая. Нуусан будгийн эрэлд гарсан Ингүн залуу хоёр маань хотын амьдралаа хэрхэн санаж байгаагаа сэм ярилцаад авлаа. Энэ хэдийг мангаас юугаа олохоос өмнө будгаа олохгүй л олоо заа явъя гэтэл будгаа олцоо нэг юмнаас болчихмиг. Шингэн гоё мөштэй гоё юмараа гоё усан дормор байна. Гэхдээ аав эцтэй ирэхлээр орондоо хитцимаар байна. Одоо яг хотод байсан болов уу? Энэ оян энэ чинь шүү. Яг энэ чинь. Одоо энэ. Арааса. Мөн үү? Энд юм байна заа. Энэ хтөө цааслаа та. Ойчч. Нарийн хоёр нохоонд байгаа юм шиг дээ. Та ч юм уу нэг хотоо болоод ир. За ууслаа. За ууслаа. За танах дүрмсэн юм чи танах. Доогор бол доо нэг, доктор бол хүч нэг гэдэгдээ хамтын хүчээр энэ даалгаврын ард гарлаа. Зүгээр даалгавраа зүгээр биелүүлмээр л байлаа зүгээр үнэхээр. Сурааски явцгаая. Эдний багийн бодоо надаа авах шүү дээ. Зүгээрээс бодыг авчдсан байх та эсвэл. Өгчөөч те зүгээр тоглоё. Хурцыг аваад бодыг нь авчихтай. Бодыг нь аваад авчих. Хэмэдэг. Айлынхаа хорлоод бодог фургонд хийсэн байна. Бид нар сая бол явцсан бол нэлээ хол бас гайгүй явж байгаа санаатайсэн чи. Тэгээд зүгээрээ зүгээр. Сэрхэн амьдэрдэг орвоо. Одгоо судлагдахгүй нэ. Хүний хийж болохооргүй зүйлийг хийгээд байна. Би одгоо судалж чадахгүй нэ. Би чи хүн шүү дээ. Багуудын чандас хүчийг баггүй сорьсон тарлан туглаа ардаа үлдээгээд дараагийн даалгавраа гүйцэтгэхээр багууд гүйлээ. Нэг хол зайгаа авчих штэ. Тэгээ бүгдээ том алхаад хурд явна заяа. Шогсож байгаа юм шиг. Тэгвэл наад чи зайгаа нөхөх гэж хурд хийгээд ядран заяа. Барай ойрцоор, зам дөхөх тусам догдолсоор, хурдалсаар, бас тэмүүлсээр алхацгаана. Орхоо маань явж гин үү? За. Мэдэж байгаа зү. 12-3 балга ус басан. Тэгээд бүтэн өдөржингөө энерги зарцуулаад хөлсөө хочлоод алхаж байна. Хоёр тос хорилтон дээр ингүү үнэхээр хүчтэй санагдсан.
ард үлдээгүй. Айлын багийн 2 охин ард үлдэж хахад ингүү явах тусам сүлдээ хамгийн урд явж байсан. Цогтогийн баг явн чангарсаар харин Откогийн баг хойш суулаа. Багаараа хамт алхах нэг өөр, нэг нэгээрээ араараасаа алхах бас нэг өөр. Отко ахлагч багийнхныгаа зоригжуулахаа мартаа юу да? Тэгвэл Цогтойхоо одоо дөгч гин үү? тэр бас нэг гол ах шүү. Тийм болов. Багийн ажиллагааг жигд хурдтай байлгаж чадсан галын амьсгал баг дараандаа ирлээ. Тэд чадлаа. Yes! Хүлээ хамт орж ирлээ. Энэ хамгийн чухал тий. За болдог байлаа. 1 2 3 Ура! Отко ахлагчийн бараа харагдахаа боллоо. Төөрсөн байхдаа эсвэл шантраа юм болов? GPS-ээ бариад хаана яваа юм болоо? За махаа наасаа болгийн ихэн дээр сууж болдгүй шүү. За. Энэ сууж болно. Одоо үеийн яг энэ үеийн хүүхдүүд бол өөр юм байна. Айгуу тийм хордон өөрчлөгдөг гэх юм уу? Цогтойх гэхдээ амар мундаг чиглүүлээ. Баярлалаа ахлагчтай. За таагуур айл нэг нь үлдүүлэл үлдэн шүү. Тэ яг одоо энэгээр хараа цагаан машин гарсан ч хар машин гарсан ч дөрүүлээ бол нэр үнэхээр чадсан шүү. Ямар мундаг юм бэ? Баяр хүргэе. Чимэр хайж ба. Ахлагч манд гэж. Ахлагчаа гээч юм уу та? Манай ахлагч харин гээчүү бид нар гээч. Эхэндээ бол би бас нэг тийм өөрийнхөө ахлах одоо юу гэх юм манлайлах юм аа жоохон алдсан гэж бодож байна өөрийнхөө хувьд. Яг тэмцээн гол чухал зүйлээр ингээд бодцсон. Манай багийн ахлагчид GPS-ээсэн тэгээд GPS-ээ бариад манай багийн ахлагч ганцаараа уул руу гарсан байсан. Салаа замаар явсан ч замын тэмдэглэгээгээ жолоочтой зориулж зөв байрлуулж зөв заасан баг л ялагч болно. Тиймээс төрүүлж барианд ирсэн ч эцсийн дүнг жолооч тавих тул хамгийн сэтгэл догтлуулсан хэсэг одоо эхлэж байна. Манай хүүхдүүд байна шүү дээ. За ямар ч юм олсон шүү. Зохиоч. Өмнөх ялагдал маань бид нар илүү их хурцлж өнөөдрийн сайхан ялтыг авчирлаа. Үнэхээр гоё байна. Энэ дээрээс бас бид бүхэн маань нэг баг болж чадсан гэж бодож байна. Тэгээ би бас яг багийнхаа 3-ыг бас үнэхээр хүндлээ. Хоцорсонгүй. Үнэхээр хүчтэй чадлаа. 1 2 3 ура! Ахлагч минь та хүрээд барианда бид нар хүлээгээд байгаа мөртлөө маш их санаа зовж ирсэн байхгүй. Тэгэл өөдөөс уулнаас тэр дээрээс даллаал иртэн. Йоо яашгүй дээ. Сая гэр гэхээр нь тэр айл руу орж үзээд тэгсэн чи байсангүй тай. Одоо тэгээд өнгөрөө явчих магадгүй гэж бодсны үндсэн дээрээс нэг орж үзсэн байхгүй шалгаад. Тэгээ наашаа юу ч гэсэн буцаад ийшээгээ доод айл руу явъя гэж бодоод тэгээ харин ирсэн чи энд харагдаж байна. Яа бүр би яг тэмдэглэгийг бол олсон шүү. Доор бол гэргээ өчсөн байлаа. Нэг шом байлаа, зүү өрг гэж байлаа. Аимшийн 20-оор оловч доор нь юу байгаа л да. Оловчийн 5-аар тэгээд ашгаа би өөрөө авчин тэгээд 100. Бид нэр ямарваа нэгэн аргаар амьд хүнжээ аргатай аргалж болохол байсан байх. Яг тухайн хүнийг оймстой тэр чигээр хэдэн километр алхуулсан үнэхээр одоо бодохны үнэхээр амар гимшиж байна. Тэр олон километр газрыг ингээд болчихлаа манай. 10-аад километр. 10-аад. Бид гурав яг гуталтай. 10-аад километр ингэж явна гэдэг чинь үнэхээр тийм амар ажил биш байхгүй юу? Чээр. Ашиж гаргацсан гэдэг. Одоо тэрнэ. Ялсаа. Ахыгаа бүр хөлтийн цуг тэрчмээр. За энийг тэрчмээр. Ядагцсан юм шиг ялт гэдэг нь энэ л бах та. Тийм шүү дээ. Яг манай хүмүүс бас унахгүй байна уу? Би бол дээр гараад унлаа шүү дээ. Тэмцэнээр нөхөрлөлөөр л үлддэг жишээ энэ шүү дээ. Амжилтаа. Ингүнэ. Одоо за зүгээр дээ амжилтсан найзаа гэд тэрэгт нь би бүр үнэхээр уйлцсан дахиад уйлцсан. Хуцааны үед зүрх маш их зүрхтэй. Тэгсэн мөртлөө гүйцэтгэлээ үед бид нар хамаагүй илүү байна. Хүүхдүүд л айгүй мундаг гэсэн. Бүр өөрт гарах боломжтой бүх юмаа ашигласан.
маш олон сонирхолтой тэмдэг тэмдэглэгээнүүд ерөнхийдөө гаргасан тий. Хоол замын тэмдэглэгээ ямар байх вэ? Хүнд яаж ойлгохыг вэ гэж бид нар бодохгүйгээр зүгээр л шууд ингээд зүүн баруун гэж яарцсан. За тэгээ манай мэдээ шоуны зүгээс бол тэмдэглэгээ гэдэг бол яг хөдөө зам юм хол газар хамгийн чухал зүйл. За бидний хийсэн энэ тэмдэглэгээ байж та урт модондоо зүгээр нэг зээ үсэг тавьсан. Зүү. Тэрийг 3 гэж харна, зээ гэж харна. Ойлгохгүй. Тэгвэл айлын тэмдэглэгээ маань модоо тавиад, банзаа тавиад тэгээд яг ийшээ эрг гэсэн яг юм хүн болгоно хараад ойлгохоор тэмдэглэгээсэн. Тэгээ энэ дээр бол манайх оноо алдсанаа бол хүлээн зөвшөөрж байгаа. Манай шоуны 2 дахь сорилт маань ингээ би одоо анзаарахаар хамгийн чухал зүйл маань замын одоо тэмдэглэгээг хүмүүст одоо зүгээр ойлгох байсан юм болов уу гэж бодож байна. Манай отон ингээ хайрхан маань 3905 м өндөртэй. Зундын яг эд үеэр манай отон ингээ хайрхан луу маань 500 гаруй машин орж ирдэг гинэ. Тэгээ машин очихдоо нэг замаар ш айгу олон зам үүсгээд энэ одоо юм хөрсний бас бохирдол үүсэх бас боломжтой гэж. Давхар бас ингээд олон машинууд ингээд давхар очиж ийн гэхэл ингээд тоос их босд юм байна. Ер нь бол биднээс ингээд хоц замнаас хасмах тий. Нэг машинаас ямар их тоос гарч ийн. Тэгэхэд одоо юу гэх юм тэр дээр байгаа мөнх цас тайрхны одоо тэр цас нь одоо тэр тоосноос бас хамаардаг юм гинэ. Зүгээр одоо ингээд хамгаалагч маань өөрөө хэлж байгаа л да. Зүгээр ингээд үүд хормоод нь очиод зүгээр бүрхчөө. Ээж маань намайг баг байхад Батхан дэнгэр болны тухайг дом гэдгийсэн. Ер нь бол энэ Алтай нуруу, Говьалтай нуруу гэж бид бүхний мэдж байгаа. Энэ бүх уул нурууд нь хоорондоо ах дус гинэ. Тэгээд эдгээр маань бүгдээрээ ингээд баруун Монгол руу бүр ингээд хаал ингээд нүүдэлж явж байгаа. Дүүн хамгийн отгонд болохын Нутгын дэнгэр маань тэдрээсээ хол хоцроод хөлн ядраад тэгээд эндээ үлдсэн. Тэгээд ах дуу нарыгаа санаад тэгж ойлгох нулимсэн ингээд дээр нь мөнхийн цас болж тогтцоон гэдэг дом. Ямар гоё. 8 сарын 10-наас хоошоо Завхан нутагт бороо орох юм бол яг энд орж байгаа бороо манай Отон тэнгэрийн хайрхны маань яг дээр засуулж орж идэв гинэ. За сайхан амраараа үзэгсрээ. Тэгээд дараагийн сорилтоор хамтдаа уулзцай биднийг динжээрээ далийн амьсгал далийн амьсгал бидний динжээрээ бидний бууж өгөхгүй шүү. Далийн амьсгал хоолой сууж өгсөн далийн амьсгал гал амьсгал үзэж манай фэнүүдээ манай багийг дэмжиж байгаа фэнүүдээ бид ормож оолохгүй бид нар чаднаа. Хаалт бидний хаалт зэрэг айгүй муухай дарамжлахгүй. Ой ямар тэнийг юм бэ би. Хэдэр юм шүү. Бүр амар шар хөдөлж байна. Нэг нь өмхрөнгөт нөгөөт нь өмхөөд одохгүй автер савчих гатал ирсэн. Угаасаа цаг заагаагүй юм чи найздаа итгэж чадахгүй ганц удаа. Эрэхт нь хоорондоо хэрэлцэн царайг нь харваа. Усны давлгаа бүр дээр давжаад баг зэрэг яцтай байсан. Багийн ажиллагаа шаардлаа. Хөө ятгаа. Хантураа гэс манай нөгөө нэг горыг замаар авчиж төхөө. Арай л ийшээ далид онш цандаад байна. Йоо тийм хайхтай амар муу юм бэ. Ацаа. Атшоо. Түмэн авсаа. Намайг аваа гэж дууд. Битээ чи ардаа гарсан дээр юм байна. За. Ой хаа. Ой жоо анхаас юм шүү. Араас хүмүүс ирж байгаа нэгцээрэж төмдрөөс юм дуусааг байхад. Аюу тэнд орныг баг. Яагаад шүүр аваад байгаа юм бэ? Далиар эхэлсэн юм бэ ямар? Надад бол үнэхээр хэцүү л. Эдэрт бол энэстэй гүүх алхах ус сэлүүрдэх эдэрт хэцүү юм. Надад бол энэ гурвал хэцүү.